Өнгөрсөн 3 жилийн хугацаанд цар тахал болон геополитикийн асуудлаас болж эрүүл аюулгүй хүнсний хангамжийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Дэлхийн нийтийн асуудалд нухацтай хандаж байгаа энэ цаг үед Монгол улсын ерөнхийлөгч эх орондоо хүнсний хувьсгал хийхээр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн юм. Энэ хүрээнд тэрээр үндэсний хүнс үйлдвэрлэгч баялаг бүтээгчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Нэг ялангуяа одоо эрүүл хүнсээр хангах тийм ээ. Дотооддоо хүнс үйлдвэрлэх. За цаашлуул одоо хүнс экспортлох ийм одоо улс болоход одоо та бүхний оруулж байгаа энэ асар том хувь нэмрийг Монгол улсын төр засаг манай ард түмэн их өндөрөөр үнэлдэг гэдгийг би бас төрийн тэргүүний хувьд бас та бүхэндээ хэлж баяр хүргье. За баярлалаа. Монголчууд одоо ургуулж чадж байна, үйлдвэрлэж чадж байна. Төрийн бодлогоор одоо сайн дэмжих хэрэгтэй. Нэг талаасаа хөнгөлтэй зэлболох, нөгөө талаасаа бас гадаад үйлдвэрсэн гаднаас орноос ингээ нэмүрт шингэсэн ийм ижил төрлийн бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалж импортын татварыг үйлчлэлтэйгээр нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг ч гэсэн үйлдвэрлэгчид маань бас санал болгож хэлж байна. Хүнсний хувьсгалыг зарлан эхлүүлснээс хойш бол одоо маш олон хүнсний үйлдвэрүүд болон газар тариад мандажхан салбаруудаар явж байна. За өнөөдрийн хувьд бол органик одоо хүнс үйлдвэрлэж байгаа компаниг сонгон орлоо. Бизнес жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн бүр анхаас нь одоо тижэл одоо фермээ ингээ бүгдийг өөрсдөө гараад тэгээ сүүгээрээ тараг хийгээд хийсэн дарга одоо ардаг борлуулж штэ тийм ээ. Тэр үйлдвэрүүдийг дэмжиж агуу ач холбогдол өндөртэй байгаа даа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөдгөх, шинэ техник технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Цаашид малын тэжээл бордоог нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хуурай сүний импортыг бууруулах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Бүр суур одоо үндсэн их усүрээс нь эцсийн бүтээгдэхүүн төрөө хэллээ. Тэр хүртэл нь дэмжих энэ бодлого, энэ хувьсгалыг хийж байгаад нь бид нар бас манай хамтран бас талархаж хүлээж авч байгаа. Тэгээ энд бид нар бас хөв нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг юм аа. Ерөнхийлөгч маань ийм хүнсний хувьсгал гэж ийм маш зөв хөдөлгөөн өрнүүлсэн байна. Энэ хүрээндээ одоо өнөөдөр ирж манай үйлдвэртэй танилцж бидний одоо бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байгаад бол одоо маш их баяртай байна. Ер нь бол цаг үеийн осон ажил гэж бодож байна. Яагаад гэвэл одоо улс их орны хамгийн одоо чухал зүйл бол хүнс, эрүүл хүнстэй бэжэж одоо эрүүл хүн байна те. Энэ нь бол одоо гол улс орны аюулгүй байдал шүү дээ. Эх орондоо хүнсний хувьсгал өрнүүлэхэд төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцүүх онцлсан юм а. Цаашид үйлдвэрлэгчдэд тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллахаа мөн илэрхийллээ.